Төрийн өмчит компаниудын хувьчлал ийхүү олонний анхааралд орж ирлээ. Тэр дундаа эрчим хүчний салбарын 100% хувьчлал хийх нь нэр төдий байж үн өсөх стратеги ач холбогдол алдагдах эрсдэлтэй гэдгийг улсын хурлын зарим гишүүн хөндлөө. Тухайн салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд менежмент үн чөлөөлөлт, татвар зохицуулалт, хөрөнгийн зах зээлийн уялдаа зэргийг иж бүрнээр нь авч үзэх шаардлагатай юм а. Тиймээс эрчим хүчний салбарын хувьчлалыг бодит үр дүнтэй, үн чөлөөлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх улс төрийн зориг бодиттой арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд энэ суур бодлого хийгээгүй байж эрчим хүчний зах зээлийг чөлөөлөөгүй байж энэ цахилгаан станц ТЭЗ 3 одоо энэ станцуудтай холбоотой болон багнуур шивийн овоог хувьчлах асуудал орж ирж байгаа нь өөрөө бодит үр дүнд хүрэхгүй. Үн чөлөөлөхгүйгээр хувьчлал гэдэг бол бас үлгэр шүү. Бусад улс оронд яадгүй гэхээр ялангуяа эрчим хүчний байгууллагуудыг 51-49 гэдэг одоо зарчмаар бол ажиллуулж байна. Хувийн менежмент орж ирснээрээ тэр нөгөө үйл ажиллагаа бидний яриад байгаа тэр хулгай зэлгээ гэдэг юм нь байхгүй болдог.